Сонсогч та бүхэнд өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 хоногийн даваагаас басан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлийн нэй бол эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр 2025 оны 5 сарын 26-ны даваа гараг студиуд хөтлөгч Ами, найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай будгийг Чогванг Пентес мөн гэр бүлдээ үлдээх үн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала гарда хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 197 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд загтлуудаа тасралтгүй явуулж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Загтлуудаа явуулах гэж байгаа сонсогчдоо хаягалаад өгье. ami@mjlradio.com руу та мэйлээр захиагаа илгээж болох нь за мөн. Манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү орохоор шууд илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад орвол таны загтал хамгийн хурднаар хүрээд ирэх юм шүү. За холоос та гараараа бичиж шууд ангаар загтал илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтай 5 дугаар гудамж 34 дугаар барилга 6 давхар Дэлхийн монголчуудын MJL радио хэм маяглалаа болоорой. За нэвтрүүлгийн нөхөд сонсдог сонсогчд маань YouTube-ээс томчуудын шууд ингэж хайхад нөхөд сонсоорой. За бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргэе. Нэвтрүүлгийнхэн сонсогчоос ирсэн загтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд хугацаа нээдэг. Өнөөдөр шууд хугацааг нээхэд таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг бас урдчлаад хэлэх нь 100 болоо гэж бодож байна. Ингээд ирсэн загтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Нэрийг маань нууцлаад өгөөрэй. Энэ захиа уншигдах үгүйг мэдэхгүй л ань л да. Гэхдээ зориг гаргаад бичлээ. Та бүхэнд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Үргэлж танаа радиог сонсож, уйлах үедээ уйлж, инеэх үедээ инээж сонсдог болохоор өөрийн сэтгэлд байдаг хамгийн хэцүү зүйлээ ярьж дотроо онгойлгомоор санагдлаа. Би энэ ээжтэй их гомдож явдаг хүн л дээ. Надад багын гой сайхан дурсамж гэж юу ч байхгүй. Игчэд минж байхгүй. Эхэл хатуу ширүүн гараар хүмүүцсэн. Бушуухан л там болоод энэ гэрээс явах юмсан гэж мөрөөдөж явсан. Багаасаа л ээждээ зодуулж, хүлдүүн махаар толгой руугаа зохиулж хаглуулад, гарлуугаа сэрээ зоолгож, яа, гээ, банзал, лалар гэх мэт юм. Хамгийн муу муухайгээр ёсоос 10 настай байхдаа хараалгаж өслөө. Яагаад игч бид хоёрыг үгийн муугаар хараа зүхэж байсан одоо ч юусоо ойлгодгүй юм. Одоо игч бид хоёр сайн сайхан амьдарч байгаа ч гэсэн ээжигээ огтоосоо уучлах чаддаггүй. Одоо манад миний гэр бүлтэй хамт амьдардаг. Амар ааш зам дарагдсан ч гэлээ. Миний үр хүүхдийг яг л намайг яаж доош хийж дарамталдаг яг тэрэн шигээ өсгөх гээд байх юм. Хүний хажууд бол халамжтай сайн ээжийн дүр тоглоно. Охин минь 17-18 насных болохоор охинд минь юм илж чадахгүй. Харин хүү маань 12 настай болохоор янз бүрийн ааш аваар гаргаад байх юм аа. Тэглээгээд ээжигээ явуулж чадахгүй, бас байлгаж чадахгүй. Үнэхээр хэцүү байх юм. Надтай хаяа мууднаа. Тэгэхээр миний хүүхдүүдэд уураа гаргана. Янз бүр болгоно. Хүүхдүүдтэй муудвал орилж чарлана. Янз бүр янз бүр болно шүү. Би ээжийнхээ талд орох уу, хүүхдүүдийнхээ талд орох уу гэдэл яг л хатанд хавчуулагдсан халууны зулцах шиг л байдаг та. Багтаа авсан аймчгийн шархнууд миний хүүхдүүдийг шоглох, янз бүр болох болгонд сэтэрч зүгээр л гэрээсээ явуулмаар санагдцэгч хизээч хөөж чадахгүй. Ганц би ээж байсан болохоор хэцүү байсан юм болоо та. Магадгүй уур бухимдлыг гаргах хүн байхгүй болохоор л игч бит хоёрыг зодож тайвширдаг байсан юм болов ч гэж бодох шиг. Хэцүүлтэй. Уг нь эмээ гэдэг хүн чинь ачтын нараа ээж аваас нь өмөрч, хамгаалж, хүүхдүүдтэйгээ мууддаг бол харин эсэргээрээ хүүхдүүдээ өмөрдөг, ажилгүй, анхаагүй өсгдөг гэж наадтаа муудна. Би өөрөө тийм хатуу ширэн өссөн болохоор өөрийнхөө үр хүүхдэд тийм юм харуулахгүй өсгөх бодолтой. Тэрэнгүүл хүний ихнэр хүний нөхөр болоод хийж чадахгүй зүйлээ бүгдийг нь хийж сурдаг шүү дээ. Би жоохон байгаа дээр ээж аавынхаа хажууд тайван жаргалтай амьдрах гэсэн үзэл бодолтой болохоор ээжд минь тэр нь таалагддаг юм шиг байна. Одоо ээж минь нас ахиж байгаа болохоор хэр удаан ингэх вэ дээ л гэж тайвширдаг гэх үү дээ. Эцэст нь гэж хэлэхэд би ээжигээ маш ихээр үзэн яддаг. Гэхдээ бас хайртай. Химээгээд цагтлаа ондорсон байна.
тэгэхээр ялцч бол нөгөө гэр бүлийн хүчирхийлэл болоод байна л та. Тэгэхээр өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцдаг сэдв та магадгүй төрсөн аав ээжтэй гомддог юм гомдол байдаггүй. Яг юунаас болсон юм? Магадгүй танд гар хүрдэг байсан уу тийм ээ? Янз бүрээр зүсэн зүйлээр доромжилдаг байсан уу? Үл тоодог байсан уу? Энэ талаараа л хамтдаа ярилцъя. Ингээхний сүсгэж байгаа вэ? Байна уу? Утсан тасарлаа. Эфирийн шууд дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө ялцтай байна. Мэдгүй юм да. Манай үед бол одоо баг юу гэх юм те. Аав нь ээжийн зодлоо л гэж л байдгийн тэрний хүн дээр за тэг байх л ёстой юм шиг баг нэг хэсэг бол тогтцсон байсан. Худалчунд бол аавын айлын аав болгон л архих хөстой ч юм шиг ойлгохаараа гэр бүл те үр хүүхдүүдээ эхнэрээ барьж авч зоддог байх ёстой ч юм шиг бүр нэг юм сонир тогтцсон юм байгаад байсан. Гэтэл энэ өөрөө бага насны сэтгэл зүйн асар том шарах үсгэх юм байна л та. Дараагийн сонсогч байна уу? Байна уу? Байна уу чимд хүргэе? Сайн байна уу? Сайн байна уу? Хойлоо сэдвээ сонсцсон тийм ээ? Сонссоо. Энэ хараа яг миний дотроо боддог нөгөө нэг хүн шахаад байхгүй юу? Тэрний талаар ярьсан л да. Би ер нь бас ээжтэй маш гомдсон. Тэг. Одоо ч гэсэн ер нь тэглээж одоо бараг хэрэггүй шүү дээ. Намайг бараг байдгүй бараг мэддэггүй байхаа бараг. Намайг бараг өгтөнтэй л бараг адилхан. Тийм шиг надад цаг өгч. Тий харин тэгээд би ер нь имэдэр өссөн байхгүй юу? Зөв. Тэгээд хараа наа жоохон багт намайг яа айгуух манай ээж айгуух боддог байхгүй. Тэгээд би нөгөө би имэдэр өсчөө нөгөө бүр 8 сартаас ингээд имэдэр өссөн байхгүй. Тэгээд 4 настай ахт намайг аавн дээр агаад авсан билээ манай эмэгээс. Наадаг. Тэгээд 4 настай ахт намайг айгуух бодсон. Тэгээд би одоо бүр нөгөө додорын тийм нөгөө шаардах юм надад байдаг. Сорив энэ одоо тийм. Бүр гар хөл мөл юм бүр ингээд машин татчихсан болсон. Хөөх. Толгой модоо бүр аим хаах юм бидсэн. Яалаа гэж чам. Мэдгүй 4 настай хүүхдээ яа гэсэн мэдгүй. Тэгээд 4 настай хүүхдээ жаа. Олготой ухаороочгүй юм байгаа шүү дээ. Тий. Тэгээд бүр амар тэгээд бид ч тэрийг яагаад ч нэг бүүс төрхин нэг танаад идэх байхгүй яа. Жоохон даяад одоо нэг танаад бидний 4 настай хүүхдээ нэ. Тэгээд тийм манай ч ер нь тийм ямар ч юм айгуу тийм тогшин ширүүн юм байхгүй юу. Айгуу тийм хэрэгээ. Тайлан ганц юм уу? Айлын урдын том нь ахгүй юу би. Зөв. Тэгээ манай дүү эрэгтэй дүү байдаг. Манай дүү талтай барагтай аим хайртай бүр. Манай дүү бол бүр өснөөс нь бараг ширхэг үрч унах байхгүй тийм цайлдаг. Гэдэг. Намайг хатаа тэгээд байхгүй айгуу санаа. Би одоо тэгээд зүйлдээ одоо ингэж томорсон ханаа би боддог. Би одоо тэр үний хүүхдэн биш юм болов уу гэж бодсон юм гээд. Одоо би чинь 40 нас хүрсэн шүү дээ. Тэгэхээр нөө одоо хүртэл юм хартаагүй ер нь их гомддог ер нь хайхгүй байхгүй. Тэгэлгүй. Хаяа аваасаа асуудаг байхгүй юм нэг ганц яруудаа. Энэ хүн яг миний ээж мөн үү гэж би асуудаг байхгүй. Мөн шүү дээ гэдэг байхгүй. Айгуу санаа. Төрсөн юм байна тийм. Тийм бүртээ ээж мөн шүү дээ гэдэг. Тэгээд төрсөн ээж байдгүй байхгүй. Амар тань би тэгэхэд өөрөө би ингээд одоо 2 хүүхдээ байхгүй юу. Тэгээд 2 хүүхдээ би төрүүлснээ дараа бүр уулын хүүхдээ хатсан. Яа тэгэхээр өөрөөсөө нөхсөн тэр хүүхдээ яаж хатсан? Яг үнэ. Яаж зовж иж их хүн болчоо тийм ээ. Тэгээд би өөрөө 2 хүүхдээ би пашиг хайлж өгдөг байхгүй юу. Тэгэхээр зүгээр сайхан ойлаад. Тийм амар харгас тийм зөвхөн ээж юм байт юм биш. Тэгээд том болсон ч тэгээд нөө 4 настай хат наваад бодсон байхгүй. Тэгээд эмэдэр би ингээд татсан байгаа. Тэгээ яа хэмлэн хэлтэй хэмжлэг хэлсэн шаа би. Тэгж юм заа эмэдэр авсан шаа. Тэгээд дундаа ингээд орсон хаан бас дахиад намайг авсан байхгүй юу. За хэсэг цааж манай эмээ тэгээ дахиад явуулж байгаа намайг. Тэгэл бас яг би одоо ингээ ухаан орсон том болдог даа. Тэгэхэд
наа бүр амар шоудралд өгч бүр манай дүү ингээл бүр амар ихлүүдээр намайг ч бүр байнга ингээл яагаад элдвэр хэлээ ад үзээд тэгчээ яагахан бүр хэлэхгүйгээр хэлж илдвэр тагна. Тэгэл одоо манай жишээ манай дүүгийн үдэг алгуулсан бол би буруутай болно. Тэгэл намайг заддаг. Амар сонирн бүр эмхтэн хүн шүү дээ. Эмхтэн их хүн байхгүй. Тэгэхэд амар тань тэгдэг өссөн шүү дээ. Тэгэл ер нь аль багын дурсамж амар тийм ер нь нөгөө аз жаргалтай гэр бүлийн ээжтэйгээ ойр дотн юу ч байхгүй. Тэгээ байх. Тэгээ одоо би тэр мөрийн батлаг бүр үгүй одоо ер нь харьцаач өгдөггүй ер нь. Тэрэн дээр бол ч удаа тайлбар хийж үзээгүй. Тий. Тэгээ одоо тэгэл ботглоор бүр ингээл дотор хасаагаал нэг дэхүүд зэрэг нэг дургуур идэв чинь ер нь яа чинь тэгэн л дээ. Амар голдоо орч бүр гомдсон шиг л тийм. Тэгэл байх уу тэр ч одоо ямар. Тэгээ би өөрөө их хүн болсон би өөрөө 2 хүүхэдтэй би одоо би 2 охин таахгүй. Тэгээ 2 охиноо бүр яаж ихлүүл хайрлаж өгдөг би юу би энэ тэр бэмэнд нь хүрх тийм ба цогж авах яадаг имэд ер нь бол өөр дэндүү хайртай болсон 2 хүүхэдтэй. Тэгэхээр би ч уул нь хүүхэд нахгүй. Тэгэхээр намайг би эмхтэй жоох хүүхэд 4 настай гэж аав. Тэгээ дунд ангийн юм жоох хүүхдийг тэгж амар боддог байхгүй айгуу санаа. Би тэг бүр гайхаад идчихсэн. Өөр их хүн болоод бүр ойлгохтаа бүр тийм хатуу тийм эмхтэн байдаг юм байна. Байна. Тий одоо ч гэсэн одоо ингээл одоо томроод ингээд том болоод одоо ингээд амьдрал цагаагаад өрөөхтэй болоод юм болсон маш тэгэхэд одоо намайг ерөөсөө тийм эргэж хайрцаггүй ер нь хүүхдээ ч гэж боддоггүй тийм сонин. Тэгэхээр одоо зэнэрт гэж харцдаг гэсэн үг байна тий? Тий. Одоо манай 2 хүүхдэд төрөхөд ч ирээгүй. Ер нь тэгэл одоо тэгээд жоохон багтнах таадаггүйсэн. Одоо тэгээд томроод ирсэн чинь манай хүүхд рүү яриад одоо аюул эмээ дээр аюул ярьдаг гэсэн яриа. Надаас би мэдгүй л дээ надаас галдуур ярьдаг юм шиг. Тийм л. Тэгээд хэлдэм би бас ээжийн ярьж ингэж хэлсэн штэ гэж би ярьдیں۔ Хүүхдээ. Надаас айхтар манай 2 хүүхд. Эмээ тэхүү гэж гайхаж байгаа байлгүй дээ. Тий. Сони юм а тийм ээ. Яа гэдэг юм бол. За нэг шалтгаан байвал бас нэг өөр тэг юу гэдэг юм одоо. Харин тийм би бүр гайхаад дээ би тэгээд одоо манай төрсөн ч муу юм болов биш юм болов би одоо л ярилж байна. Стол нэрээ тийм тэ. Уур бухимдал. Тэгээд дотроо бол тий дотроо бол би бишэл юм баг гэж боддог. Эдгээр төрсөн ээж хүүхдээ цаан тавихгүй дээл гэж би боддог байхгүй юу? Миний төрсөж биш юм багтаа л гэж боддог. Тэгэл асуухлаар одоо эмээгээс аавс асуухлаар үнштэй гэдэг байхгүй айгуу сайн аа. Тэгээд эргэлзээд дотроо эргэлзээд байдаг л та юу надад хүртэл. Тэгэл юм тийм ээ. Тэг биш бол одоо бас заа гэдээ ойлгох гэдэг. Тийм. Гэтэл төрсөн байгаад байдаг. Амьдралын хатуу ширүү юу гэмдээ болж өгөхгүй бүх стресс бухимдлаа тань гаргадаг байсан юм болоо та. Тэгвэл ямар ч үстэй бүр гайхаад тийм амар хатуу хүн байдаг л юм ер нь хүмүүсийн одоо би их хүн болгон их хүн байдаг гэж их хүн болгон их хүн байдаг юм байна гэж одоо нөгөө нэг ярьдаг шээ тэгээд зарим хүмүүс яг их хүн шиг байдаг байхгүй юу? Яг манай ээж одоо ээж төрсөн ээж мөн ч юм уу биш юм би тэр мэдгүй байгаа. Тэгээд ер нь бол их хүн одоо уулын хүүхэд төрүүлсэн шүү дээ. Тэгээд тийм хатуустай хүүхдээ тийж амар одоо шаалдарлаж ярих юм бол дөөндөө бүр өчнөө юм болсон надад бүр зах тухаас нь л ярьж байна. Стол тайлаа тэглээ. Ойлгож байна уу таныг. Баярлалаа танд. Сэтгэлээ жаахан ч гэсэн онгойлгосон байх гэж найдаж байна. Тийм ээ дүү ер нь хэцүү зүйлтэй. Тэглэх байх. Тийм. Баярлалаа танд. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Одоо та таваа гараад ирж чадсан байх шүү дээ. Хүчтэй байна. Баярлалаа. За. Стаста нэрэ бүх хүмүүс аав ээж болдгоо тэгтээ бүх хүмүүс сайн ээж аав болдгоо гэж тийм ээ. Айтрамаад яа юунаас хааж болдгийг хүүхэд эцэг ихээ сонгож ирдэг шүү дээ. Та тэр хүмүүсийг н хороодлохын ертөнцийн дээр бий болгоцсон гаргаад ирсэн.
Тэгэхээр тэр хүмүүсийн нас биеийн хүртэл та үүрэг хариуцлага хүлээх ёстой. Тэр хүмүүс одоо энэ хор бодлогын ертөнцийн дээр ирлээгээд таны амьдралыг сүрүүлээд юу гэдэг хүсээгүй сонголт байсан бол тэр таны л сонголт болчихж байгаа. Эсвэл тэр хүүхэд ямар ч байдлаараа одоо урдчлаа таны өмнөөс сонголтыг бол хийгээгүй. Тэгэхээр одоо нэгэнтэй л энэ хор бодлогыг тэр хүн болгож төрүүлсэн юм бол бас нэг тийм ээ жаах ухаантай баймал зүгээр ч юм шиг. За амьдралчтай танилцуулъя. Чанартай бодгийг Чавган Пентес. За энэ болохоор Chemical компани Солонгосын Чавган Пент үйлдвэрийн аль биесний борлуулагчаар 2018 оноос ажиллаж байгаа. Улаанбаатар хотод 4 салбар мөн Эрдэнэт хот дархан хотуудад нэг салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Чавган Пент брендийн гадна дотор эмүүс, шалны эрзэн будаг гэд маш олон бүтээгдэхүүн худалдаалж байгаа. За наад захын гэвэл ISO 9001 гэх мэтчлэн олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай премиум бүтээгдэхүүнийг импортлоо оруулж ирдэг байна. За бид эднийх болохоор хүний биед болон байгаль орчинд ээлдэг өндөр чанартай бүтээгдэхүүнийг зах зээлийн хамгийн боломжтой үнээр найдвартай нийлүүл ажиллаж байгаа гэсэн. За Монгол улсад олон жил үйл ажиллагаагаа явуулсан солонгос компаниудтай үнээр биш чанараараа өрсөлдөж чаддаг бүтээгдэхүүнүүдийг Монгол аль биесний нэртэйгээр оруулж ирж байгаа. Усан сүртэй хүмүүс нь ямар ч үнэргүй юм бэлээ. Тэгээд олон төрлийн будаг оруулж ирдэг. Эндээс нь за нэг онцлог бүтээгдэхүүний танилцлаа тий. Шалны эрзээний будаг гэж байгаа. Энэ хаана хэрэглэх юм бэ гэхээр үйл дүр авт зогсоол засварын газар гэх мэт бетон дээр шууд хийждэг бүтээгдэхүүн. Хэрвээ энийг сонирхож байгаа бол ямар ч төсөлт ажил дээр тохиромжтой давхарлаа авахдаа давхар мэрэгжлийн багаар нас хийлгэж болно. Яг ажлын үнэ тустай юм билээ. Онцлог давуу тал нь зах зээл дээр хижил гүнтэй бүтээгдэхүүн байдаг ч гэсэн 70 м квадрат 80 м квадрат хүрнэ гэдэг. Гэтэ яг энэ хэмжээнд хүрэхгүй бүтээгдэхүүн байгаа. Харин Чавган Пентийн будаг яг метр квадраттай хүрдэг учраас тооцоолол алтан гэж байхгүй. Дээрээс нь санхүү болон цаг хугацаанд хэмнэлттэй яг ингээд тооцоолоод авчиж болох нэ. За мөн энэ жилийн шалны будгийн төрлөө нэмж хүнсний үйлдвэрийн зориултаа өнөргөө хатуулаг өндөртэй хүүдэн халуун тусгаарлах G-grade бүтээгдэхүүнийг шинээр оруулж ирж байгаа юм байна. За энэ эпокси будгийг хийх үед ялгардаг үнэр нь ажилбар хийх үед бол хэцүү болгодог. Харин G-grade нь ажилбар хийх үед бол дараа нь ямар ч үнэр гарахгүй. За мөн чанар стандартын гэрчлэгээтэй шинэ үеийн сонголт болж өгч байгаа юм. 11 төрлийн өнгөнөөс сонголтоо хийх боломжтой буюу бас олон төрөлтэй гэсэн. Тэгэхээр 6 жилийн туршид одоо Монголд худалдаалагч авах хугацаанд Чавган Пентийн будгаас сурталчиж юусоо байгаагүй юм билээ. Угаасаа нэг хүмүүс чинь сайн амийг сурталчилгаа хийхгүйгээр мэдээд идэг учраас хэрглэж үзсэн хүмүүс нь дахин авч хэргэлдэг дээрээс нь таньдаг хүмүүсээс санал болгодог байх нэ. За ингээд холбогд хоцны дугаар нь 77.11 17 47 77.11 17 47 гэсэн дугаар байна. Энэ дугаарлан залгаад дэлгэрэнгүй мэдээлэл нас манайхаа аваарай. Баярлалаа хамтран ажилласан чанартай будгийг Чавган Пентес. Цаантайгаа сонсогчдоо баярлалаа. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө ээлжтэй байна. За өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв үзэн яддаг ч гэсэн хайртай. Магадгүй та бага насндаа төрсөн аав ээжээс авч ирсэн тийм гомдол тий бие махбодын хүчирхийлэл одоо хүртэл таныг дараатай гомдол төрүүлдэг юмуд байдаггүй. Яг энэ сэдвээр хамтдаа ярилцж байна. Яг өөр хүүхдтэй юм хатан ханддаг хүмүүсийг зүгээр л өөртөө бас сэтгэл зүйн асар их трауматай байх. Өөртөө асуудалтай нөхцөл байдаг байх гэж боддог. Магадгүй хүүхдүүдтэйгээ ярилцж чадахгүй цаанаа нэг тийм байдаг юм болоо даа л гэсэн байна. Ийм хатуу ширүүн зантай хүмүүс байдаг л юм байна гэд. За сайхан уйлаа сэтгэлээ онгоолгоод аваа гэсэн байна. За юу гэсэн үг вэ? Хүүхдийг яаж ингэж амар зохиж цодож чаддаг байна. Та нарт жоохон ч гэсэн хүний өнөр хүн чанар гэж байна уу? Ямар амин хуваа хичээсэн юм байл гэдэг чинь. Зарим нь болохоор за арай ч юм амьдрал байхгүй хаа гэж ааж сонсогчд маань өөртөө холбогдоод ярьж байгааг сонсож байгаа тий. Байна уу? За сонсогч холбогдсон байна. Радиогоо унтраагаад өгөөрэй. Би баахта авта гомддог л байлаа. Нөгөө одоо хөх миний өнгөцөн л дөө байхгүй л дээ. Тийм зүгээр яг хоо саяны над нэг эмэгтэй энэ бол ийм хүмүүс байдаг бах уу. Зүгээр миний аав болохоор зүгээр яг намайг буруу юм хийсэн дээр нэг гар мар үлээл нэг тухайн үед чинь бас нэг сурмураар усчихсэн үе байдаг бах. Тэгэл тухайн үед бодоод би том болоод маавгаас энэ үнтэй харьцахгүй тамаацдаг. Тийм боддог байсан. Нөгөө тухайн үед л хүүхдийн гомдол яваад байна шүү. Хүүхдийн заманаар тийм. Тийм тэрнээс бол би одоо ингээд нэг тийм бэрсийн ихтэй бол тэр бол хэцүү юм байна. Тэгээ одоо аав ингээд бодвол ийм бодохоор ингээд аав бодвол яагаад тухайн үед тийм бодчихсан болоо өрөвдөж тахгүй. Яа миний төлөө ингэж юм явж ирсэн байж тээ. Энэ
биелэрээс авахгүй юм биш тэгэл. Одоо ингээл одоо бараг 50 нас хүрч чинь тэгэхэд ч одоо тэгээд аавн нас өссөн тэгэл пүүст хоёр гараа тасцуулж юм шиг болж юм биш хүн. Тэгэл байх. Амар хэцүү юм биш. Бүх яг энэ тэн чагийн зэрэг хүмүүс байдаг бол яг биткот ээж аваа үзэн одоо тухайд цогцолд моролд ахтай бол яа наад юм болов боддог гэсэн. Тийм. Гэтэл тэр үед бол та өөрөө буруу юм хийчихэд шийтгүүлээд байна шүү дээ тийм үү? Ааха. Гэтэл эсэргээрээ энд яваад байна. Зүг зүгээр яж байгаа зодуулаад байна шүү дээ. Тийм. Тэр зүг зүгээр байгаа зодуулаад байдаг хүмүүс харин гайхаад идэв. Тэрийн би нэг яг нэг хөдөөдөө ер нь бол миний амьдрал дээр ингээ ажиллаад хахад тийм нэг өөрийнхөө хүүхдийг одоо 7 хүүхэдтэй айлуулахад нэг шавдруулаад байдаг хүн бол би бас хөдөө харж байсан. Тэгээд янз бүрийн хүүхдээ ингээл амар дургуй тийм нэг яг манай нөгөө хажи хамрах шайлын тийм хүмүүс бол би сонсогдчихсэн. Ер нь тийм хүмүүс байх юм шиг л ухаан. Тийм одоо бүр юунасаа жоохон ухаан муутай гэх юм уу? Юу гэх юм. Адилхан хэд хүүхдээ хооронд нь ялгаа. Тийм өөрөөс нь нөгөө араас нь унаагүй шүү дээ. Бүдөрөл адилхан өөрөөс нь. Тийм суур ажилтай ч юм уу сэтгэл тийм хүмүүс байх юм шиг л. Тэг би тийм зүгээр боддог. Миний хувьд яг аавда ингээд миний аавч нэг хаяа би ч амар цэглэхгүй байсан л та. Хаяа нэг ялвал ингээд бүстгээс шиг байгаа. Тэгэл гармаар өргүүл тэгэл тухайд юу хүүхдээс одоо яг миний тийм цагийн зэрэг хүмүүс байгаа. Хүүхдүүд нээж аав маа дандаа та нарын төлөө бидний төлөө хэлдэг шүү гэж бас тийм. Нэг л сонсоосаа яасаа. Тэрс миний хувьд бол тийм байхгүй. Миний амьдрал тийм байгааг. Заавал хайрын дунд байсан юм биш. За баярлалаа танд. За. Өчиг сайхан болоорой. За. Тийм аав ээжтэй буруу зүйл хэлчихээ те нэг онжог бүксэн дээр ганц нэг алгадуулах те хүүхдүүдийн хувьд бол сүрэн дэлгээр ганц нэг оруулах бол байна. Гэтэл өнөөдрийн бид бүхний хамтдаа харилцаж байгаа сэдв тэрнээс хальчихсан. Ерөнхийдөө бол гэр бүлийн хүчирхийлэл рүү орчоод л байна л да. Гэтэ шалтгаангүйгээр тийм ээ. Байна уу? Байна сонсогч холбогдсон байна. Байна уу? Байна уу чим төргий? Сайн байна уу? Сайн байна да. За би танаа нэвтрүүлгээс ярьж байна. За. За би болохоор зэрэг айлын 2 дахь хүүхэд байхгүй юу? Эмээ өдөр өссөн. Нэг хүүхэд. Тэгээд намайг дундаа ингэж орохчил аав ээж минь одоо өөртөө өөр дээр авчихсан. Тэгээ би ингэж иргэд ингэж манай ээж надад бол хайртай. Намайг ингэж соддоггүй. Тэгсэн хэрнээ намайг аюул гэсэн гэж дэлгэр ингэж хэлдэг. Дөрмжлоод байдаг гэсэн. Манай дүүнэр мөнөөс ингэж өөр дүүнэр мөнөөс арай өөр хандаад байдаг. Тэгээ яг тийм хэцүү байдаг гэсэн. Айгу би болохоор зэрэг тэгээд тэрийг ерөөсөө хүмүүсээс их нуудаг. Зөв. Одоо ингэж ээж аваахаа нэр хүндийг боддог ч юм уу өөрийнхөө бас нэг өөрөө бас нэг ээж авдаа тэгүүлдэм билээ гэж нэг бас нэг хэлүүлэхгүй боддог байсан юм болоо да. Бидний үеч ерөнхийдөө нэг жоохон тийм даруухан байлаа шүү дээ. Хэр оргийн үнд юм яриад байдаг. Тэгсэн чил ингээл хэр оргийн үнд ч тэрийг яриад байдаг. Тий, би одоогоорооч би манай ээж тэгдэг гэж би өөр хөвгчтэй ч хэлдэггүй, би хүн амтнд хэлдэггүй нуудаг. Тэгсэрнэ хүмүүсийн дэргэд намайг аюул ингээд яг миний нүүрэн дээр ингээд нэг мухаа зэрэгтэй миний урагшгүй арчааг анкаагүй гэдэг аюул ингээд улаанцаа ингээд миний дэргэд ингээд хүмүүсийн дэргэд ингээд намайг одоо байхад чинь ингээд ихтер ингээд хэлдэг тэр амар хэцүү батардаг байсан л да. Тэгээ би үнэхээр тийм цагаан муутай одоо тийм нэг урагшгүй тийм юм байсан болов гэж би айгуу тийм өөртөө итгэл айгуу муутай байсан. Тэгээ би ингээд сайхан залуучууд ингээд одоо мэдээж яриг өсвөр наснд ингээд яхад нь бид за одоо намайг ингээд ашиглаад ингээд явчих юм бол чинь тийм нэг сайхан мэдээж яриг би ээжээсээ сайхан үг сонсоог юм чинь өөрийгөө царай муутай л гэж бодсон шүү дээ. Өөрийгөө царай муутай урт итгэлгүй тийм л үе юм боддог байсан байхгүй юу. Тэгэл айгуу тийм
нэг аргагүй анхаагүй нэг мухаа зэрэлцээ юм гээл тэгдэг байсан. Тэгээд одоогоор ч ингээл миний хүүхдүүдэд ч гэсэн манай ихч дүү нарын хүүхдүүдээс шал өөр ханддаг. Тэгээ манай хүүхдүүд буруу ч одоо яагаад намайг бид нарыг ингэдэм болоо ээж гэлдэгтэн за яах вэ настан яах тэгчлээгээд битгий тоо зүгээр шүү дээ миний хүү яах гэсэн ирнэ над ингээл хайртай юм шиг миний охин ингээл сүйтлээд байгаа юм шиг ирнэ ингээл нэг айгүй эвгүй зам гаргадаг. Улаан цам ингээл айгүй эвгүй хүмүүсийн дэргэд мэргэд айгүй эвгүй зам гаргадаг. Тэгсэн би бас ээжтэй ингээл айгүй хайртай байдаг мэдээж ирэх тэгээс тэр нэг сонин зам юус ингээл миний сэтгэл зүрхнээс юус ингээл гардаг. Одоо тэгээд би энэ гүшүүн хүн чинь би яартай билээ эмэндээ гэл ингээд өрөвдөр боддог хэрнээ нааст ингээд гаргадаг нас сони хандлага нь ялгуурлаад ингээд ханддаг хандлага нь юус миний сэтгэл зүрхнээс салтгүй байгаа л гэдэг бахна шүү дээ. Магадгүй таныг хол өвгөө өгсөн болохоор тийм болов. Нэг ингээд нэг ээж авдаа эхлээд явж байгаа юм хүмүүстэй хатаахдаг байсан. Ямар сайхаацтай юм бэ? Би ингээд найзын том ч юм уу, найзын баг ч юм уу нэг тийм болоо төрчихгүй яваа ингээд боддог байсан. Одоо яахтай тэг би хоёр хүүхдтэй ачжэнэртэй би хоёр хүүхдтэй бол нэрээ тийм хайраар би хайрлахгүй юм шүү би хүүхдтэй хин хайр гэдэг би тултал хайрлах юм шүү гэж би боддог. Хүүхдтэй тийм хандлага тийм яахгүй юм шүү гэж би боддог. Өөрөө үтсэн би ээжээс би хүнтэй тийм. Ээжээс би хүнтэй гэж мухагаар хэлж үзээгүй. Ерөөсөө манай ээж надад тийм ханддаг надад тийм байд. Тэгээд би гомдолж ерөөсөн чаддаггүй би ичдэг. Уг нь бол миний ээж ингээд боловсралтай мундаг хүн байгаа юм. Тэгээд ингээд нэг юм сонин зан гарахтан би бол ичдэг. Болохоор би ээжийг өмөрдөг. Бас миний сэтгэл зүрхэнд би ч өөрөө зүгээр би ч өөрөөс нь ээжээс төрсөн өрн шүү дээ. Тэгээд тийм болохоор би ингээд ээжийг өмөрдөг. Айлхаа би ингээд дотроо уйлсан ч би гаднаа ингээд энийгэл ингээд хүмүүсээс нуугаад ингээд явдаг. Тэгээд би амар тийм төвчээрийн туйл яг төвчээр үгүй тийм ингээд нэг юм хүнээс муухай өгсөнсөн ч ингээд залгаал ингээд өнгөрдөг тийм төвчээртэй болчтой юм билээ. Айгу тэнэг болчтой юм билээ. Өөртөө шингээгээ сурчдаг тийм ээ. Тийм ингээд шингээгээл ингээд ерөөсөө ингээд хүмүүс ингээд дүрлцэл гიშчаал ингээд тэгээд тогтоод ингээд амар ингээд өөрийгөө ингээд нээгээл ингээд гаргацдаг шүү дээ хүмүүс чинь ингээд шууд вирус нь тэгж чаддгүй ингээд хуантнаас би ч одоо янз бүр өгсөнсөн шүү дээ. Тэгэхээр зэрэг за төгтөв за яах вэ гэл ингээд өнгөрөөгөөд ингээд сурцсан тийм жоохон тэнэг болчтой юм лээ. Тэгээ би тэрэндээ бол би жоохон миний одоо нэг жоохноос миний хүмүүжил юм одоо тийм тэнэг л болчтой юм байна даа л гэж боддتي. Гайхдаг байхгүй би өөрөө. Тэнэг нь бах вэ? Та өөрөө хүн үг хэлэхээр яаж хүлээж авдаг вэ? Энэ үгэнд яаж гомддог вэ гэдгийг мэддэг болохоор адилхан тэр зовлон би нөгөө гомдлоо очихгүй юм. Олон би нөгөө хүмүүсээс нуудаг байхгүй. Нуугаад тэгээд нэг тийм нэг гомдлоо ингээд цааш нь ярьчихдээ. Тэр чинь ингээд нэг дарчдсан билээ. Яг үнэ. Гэтэ та удаан битэн гэж парамбуушг шиг яваарэ хуучны те. Чирнээс гаргадаг нэг юм цаас байлаа шүү дээ. Би одоо стаф одоогоос ингэж студиор гэж ингэж ярьж үзчихэв. Ярилцж байгаа. Ингээд нэг гомдох юм их гардаг шүү дээ. Тэгээд гомдлоо гэж тэр болгоныг ингээд яриалгачаад хүмүүс шиг ингээд нэг жоохон юм дээр дүрлцэл гэр бүлээ рүүхтэй аав ээжийг ингээд сандаргаал ингээд стагшчаад байдаг тийм хүн бол биш. Битүү тийм байлээ. Эсвэл энэ нь өөрч танил хортой. Тий харин чи өөрөө мэдрэл хийх юм тэгээд байгаа шиг ингээд боддог болчих тийм билээ дээ. Тэгээд жоохон тэр бол надад дээрс нь одоо миний одоо тийм өөрийнх нь миний л одоо нэг тийм тавилан юм уу да. Гэтэ яг хаяаж гэснийг ганц ч ихсэн итгэдэг үнтэй болчиход дотроо жоохон онгойлгож байгаарэ. Парамбуушгийг та мэдчихэж шүү дээ. Чиний шингээс хараад сүултээ өөрөө юу болдог вүлээ? Нэвчээд ямар ч цагаан өнгөгүй болдог. Яг л тийм болчихно. Тэр нь доторх яг ингээд яг өвчтөй хүн шиг яг ингээд нэг тийм юмыг ингээд мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг тийм л болчихсон юм лээ. Тэгэхээр хүмүүс айгуу тийм нэг энэ ингээд мэд ойлгохгүй ингээд бодоод идэх юм уу? Альсэл ерөөсөө энэ одоо ингэж л байх хэрэгтэй гэж боддог юм уу? Айгуу сонин айгуу тийм хайр гамгүй л над руу ингээд хайр гамгүй над руу хандаад байгаа юм шиг байдیں۔ Тэгээ штэ. Таныг нөгөө шингээгээд тий. Намайг ингээд өшөөгөө тагтсан л ингээд даваад байгаа юм шиг би тэгсэн юм би болохоор зэрэг өөрөө ингээд дотроо ингээд амар хэцүү байдаг хэрнээ. Тэгээ би ингээд хүмүүс ингээд давруулаад байдаг байхгүй. Тэгээд давруулал энэ даа гэж бодсон хэрнээ л тэгэл одоо
ингэж явсаар гал одоо жар хөрхөндөө. Харин таны нөгөө сонсоод хүлээж аваа тий. Ингээд уучлаад туршааждаг болохоор ч за энэнд ер нь юу гэж хэлсэн яа тий. Танд хамаг муу мухагаа гаргаад ингээд идэг. Гэтэл та өөрөө дотроо үхэж дууслаа. Гаргаж байгаарэ. Гаяач гэсэн ярилцж байгаарэ тийм ээ. Гол нь итгэдэг найзтай хүнтэйгээ ярилцж байгаарэ. Таныг ойлгох хүн байгаа шүү. За баярлалаа. Би банкудаа л ингэж ярьж байна. Баярлалаа танд итгээд ярилцсан. За та нарт ажлын амжилт хүсье. Та нараа би баян сонсдог. Баярлалаа. Орог сайхан өнгөрүүлээрэ та. За. За. Амар шүү. Яа ингээд за яах вэ? Оо яах вэ тэгжлээг өө гэд ингээд ах тусам. Тэр болгонд нь хүмүүс яг тэгдэг. Үүнийг юмд юу ч хэлжсэн яа дээ угаасаа гомддогчгүй барыг мэдрэлчгүй ингэсээр хагаад эцсүүлд нь сэтгэл зүй гутрал гэдэг юм чи эндээсээ үсдэг. Хүн өөртөө шингээгээд байдаг. Тэрийг гаргаж чадахгүй байсаар дотроосоо хагарч тесэрдэг юм шиг. Тэгэхээр заавал олон хүнд очиод яриад ах шаардлагагүй тийм ээ. Ганцхан итгэдэг хүнтэй таны яриаг зүгээр сонсдог юм үнтэй хахад л болно. Бүр арга барлаа гэдэг мэрэгжлийн хүмүүсийн туслалцааг заавал аваарай. За хамтраалагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлтэй үлдээ хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала гардыг танилцуулъя. За Яарамгийн арцтын хамт байрлах нэгдсэн төлөвлөлт бүхий Мандала гардын зохицолбор хорооллын Зүг гард 2 дугаар ээлжийн орон сууцтай уяат төлбөрийн нөхцөлтөөр захиалга авч эхэлсэн байна. Тэгэхээр та 2025-2026 ташаалтанд орох орон сууцнаас урьдчилгаа 30% хувийн төлөх нөхцөлтөөр орон сууцтай болох боломжтой болчихжээ. За мөн ашиглалтанд орсон нүүж ороход бэлэн орон сууцыг ногоон зээлээр бас авах боломжтой юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 8 хуцаарсаа аваарай. За энэ давуу талаас нь дурдвал бүрэн зүтгэл хийцлэлтэй альч талаасаа нар үзэх шийдлийг төлөвлөж таст хэлбэрчтэй юм билээ. За дээрэс нь эрчим хүчний хэмнэлттэй юм орон сууцгаа. Хотхон дотор болохоор 65% ногоон байгууламжтай. Хотхны төв хэсгийг нь автомашин нэвтрэхгүй байхаар төлөвлөсөн. Тэгэхээр дуута болон тэрхэмцэртэй хүмүүс чөлөөтэй зорчих боломжтой зам талбайг бас бий болгосон гэсэн үг. Хүүхдийн наснаас нь тохирсон тоглоомын талбай нь байна. Өндөр насны хөдөлгөөн дэмжих хэсгүүд байна. За дээрэс нь ил зогсоол болон дугуйн зогсоол нь айл бүрт хүрэлцгөөж байхаар төлөвлөсөн өнөө зогсоол нь хэцүү байгаа гэдэг шүү дээ. За 3 харьцан 3 сагсан бомбын талбай байна. Хотхондоо дотроо юу юм бэлээ? 200 хүүхдийн цэцэрлэг байгаа. Сургууль цэцэрлэгийг авах вэ гэж бодогдож байвал 825 хүүхдийн томьёо сургууль байна. За гүүрэн гарцтай. Хотхон дундаа зам гаралгүйгээр сургууль цэцэрлэг рүүгээ шууд нэвтрэх 4.5 м өргөн гүүрэн гарцыг блок хооронд төлөвлөсөн. Тэр хүн төвтэй орчин үеийн барилгын стандартыг бүрэн хангасан юм зохицолбор байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн www.mandalagarden.cig.in-ээс аваарай. За холбогдох утасны дугаар нь 75 75 8000 75 8000 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтран ажилласан гэр бүлдээ үлдээх хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала гардны байлаа. За хамтаа сонсогчдоо баярлалаа. Хүүхдийг хүчрхийлж тарамталж ад үзэх гэдэг амар юм уу? Гэтэл би юм бол ерөөсөө их сахилгуудаж авдаг хөшүүлдэг гэж. Гэтэл энэ эцэг эхчүүд яагаад хүүхдээ ялгаж хартаад ад үзээд хүчрхийлж чадаад байдаг юм бол доо л гэсэн байна. За би ямар тач хүүхдээ гар хүрдэггүй бага байхдаа ах эгчтэй загнуулж байсан юм аа. Бодохоор л юунд нь стресстэй хүрхий жоохон хүүхдээ загнаж залхаадаг байсан юм баг болоо л гэж боддог доо. Хүүхэд л босох байна. Аяг тавг хагална, сандрна, уйлна, дээр нь загнуулна. Одоо бол хүү маань юм асгах аяг тавг хагалвал хамгийн түрүүнд миний хүү зүгээрүүл гэж асуудаг таа л гэсэн байна. Нэрэл тэгдэг. Эсвэл ангидаа нууцаар ангийнхаа хүүхдийн тоноод маргааш нууцаар хонсны мэдэгдээд бага ихтэй амар зодуулж ирлээ. За тэгэхээр тэр үед бол миний аав ээж намайг зодоогүй байхад танд зодох хэрэг байхгүй гэж хичээг амар гомдоож исэн гэдэгч байна. Стол өмүүлээ сахилгагүйтлээ гадуур тэнлээ гэж хоёр ихтэй загнуул зодуулж 5 өшөө болж хоошоо савж унаж байсан болохоос төрсөн аав ээжтэй нэг ч гар хургуулж үзээгүй байна л гэж энэ. За тэгээд сонсч л байгаа ах төө тийм ээ. Зөндөө байна. 95 онд ээжээсээ салж байсан юм. 7 дугаар ангид байхдаа ихээсээ долуулаа. Тэгээд ээжийн талдаа гадуур хогдож одоо ирнэ холбоог байдаг. Тэрч бүхэл эмээм 8 дахад холбоог байдаг шүү гэн. Яг нэг юм ээж аавынхаа талтай холбоогүй хүмүүсээс зөндөө байгаад идэх тий. Яг энэ талаараа захиа бичвэл сэдв болоод ороод ирвэл энийг талаар бас ярих хүмүүс зөндөө болов. Нэг болохоор ээжийн талаасаа бүр хол ангид ингээ өссөн. Уул нь хоёр талтай хамаатан садан. Нэг болохоор аавынхаа талтайгаа огт харьцаагүй баг таньдагчгүй. Ийм холбоотой амьдралтай хүмүүс зөндөө байгаад идэм билээ. Бүр багасаа л ингээ тусдаа бараг л байдаггүй юм шиг амьдрдаг болцсон. Тэр нэг юм захиа ороод ирвэл энэ талаар бас нэг сэдв болгож оруулъя. Заах уул усны ураг садны хол гэдэг чсэн би бинийгээ таньж мэддэг болно байвал зүгээр. Гэтэл аавын талаа огт танихгүй, ээжийн талаа огт танихгүй ингэж явсараад хамаатан садаа хоорондоо хүртэл гэр бүл болцсон. Тохиолдлууд бол зөндөл яваад байгаа. Нөгөө цус ойртох гэдэг шиг тийм ээ. Яагаад ингэ харилцаа холбоогүй болчтий.
Тэгээ хүүхдүүд бол одоо мэдгүй аав юм уу ээжигээ дагаал ингэ явлаа гэж бодоход бас биеийн төрчин тэр олон хүмүүс ягаад харилцаа холбоотой байж болдоггүй юм бол тий. За баярлалаа өнөөдөр холбогдсон хамт байсан сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа. Энэ төрөгийн нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Ами найруулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанартай бүдгийг Чавган Пентес за мөн гэр бүлдээ үлээх хүн цэнтэй хөрөнгө оруулалт Мандала гарднала. Та бүхэн сайхан амарцгаарай. Маргааш энэ цагта иргэн байртахаар уулзцгаая.